За орой минь төргий. За энэ удаагийнхаа лайваар хэрхэн хүчтэй байх вэ гэдэг лайв хийх чинь. Тэгээд хүчтэй байхыг хоёр анзаар тайлбарлаж болдог. Тэгээд нэг нь болохоор бие махбодынх нөгөө талаараа сэтгэл зүйн хүчтэй байх гэдэг. Тэгээд өнөөдөр болохоор ер нь сэтгэл зүйн хүч чадалтай байх талаар лайвыг бас хин нэгэн дурам өх болоо гэж үднэс хийж байна. Тэгээд би урд нь гэж боддог гэсэн. Хүн нэгэ бэрхшээл тохиолдох тусам хүн өсч идэг, орой мэнд ухаан сууж идэг, тэг хүчтэй болж идэг, зовох тусмаа хүн ингээ ухаан суугаад хүчтэй болдог гэдэг үгийг сонсоод тэг яас өсч дуустдаггүй, яас их зовдгийн, ямар ч их савнгийн дүр шиг, ямар ч их бэрхшээл орж ирдгийн энэ амьдрал ч одоо яхаар дандаа юм зовлонтой хийж идэгин гэдэг тийм бодол хандлагатай байсан. Тэгээд хийж байгаа бүх зүйлэндээ дандаа хохирч ханддаг байсан. Орой мэнд яаж ханддагсэн гэхээр гэр заван байхаар өөрийгөө буруутаагаар бодно. Би заван арчаагүй учраас орой мэнд заван арчаагүй учраас манай гэр заван байна гэд маш эмзэглэлтэйгээр гэрээ цэвэрлдэг байсан байхгүй. Тэгээд дээрэс нь яг ингээд аав ээж хажууд байхгүй ч гэсэн яг багад ингээд чи надад дутуу үжиж гэж шүүмжлээд идэг. Тэр шүүмж нь яг надтай байгаад юм шиг санагддаг. Тэгэл гэрээ ажил хийхээс дотроос ингээд бүр тархин дотроос айц хөдлөөд тэгээ хийн хэр дургу үрээд тэгээд тэрний оронд нэг ном уншаад эсвэл ухаантай байсан дээр гэдэг тийм үзэл бодолтой байсан. Тэгээд ингэж утсан өөрийгөө ялна, ухаантай болно, хүчтэй болно гэж олон зүйл ярихаасаа өмнө тэр заавал тийм том зүйл дээр биш юм байна. Би урд нь бодохдоо ингэж утсан байхгүй. Өөрийгөө ялаад дийлээд олимпи аваргалаад эсвэл ингээд дэлхийд ухаантай хүүхэн болчих юм бол би өөрийгөө ялчлаа гэж тооцъё гэж боддог гэсэн чинь тэр зүйл чинь зүгээр энгийн зүйл дээр зүгээр энэ гэрийнхаа шалыг угаах, гэрийнхаа аягыг угаахтаа өөрийнхөө өдөр дотоод шүүмжлэгчээ ялаад сэтгэл зүйн төр өвдөлт, гэмтэл гэдэг зүйлийг эдгээснийхаа дараагаар маш хүчтэй хандлагаа өөрчлөлтийнхаа дараагаар жинхэнэ ялалт гэдэг зүйл чинь тэнд болдсон биш дээ гэдгийг ухаарсан байхгүй. Тэгээд ялалт гэхээр та гэртээ хүүхдтэй харилцах харилцаан дээрээ яг бодит үнэн чин үнэндээ ямар хүн байгаа гэдэг дээр ялалт гарч ирж байна. Та яг гэртээ аяга угаагаа шалаа угааж явахдаа та яг хин гэж бодож байгаа хандлага дээр ялалт гарч ирээд байна. Жишээ нь би урд нь ингээд шалаа угааж явахдаа гэрээ цэвэрлж явахдаа би энэ гэрийн боол юм уу? Би өөртөө зарц юм уу гэж хохирогчийн дүр тоглол өглөө шалаа угаадаг гэсэн. Тэгэл одоо энэ би гэрээ ажил хийх дургу гэл тэгж өөрийгөө хаадаг. Тэгээд энэ нь яаж юм гэхээр тийм тав тухтай бүстэй, айдсын бүстэй байхыг илүү үзээд байгаа байхгүй. Тэр хийхээр миний айдс сүрээд байгаа учраас. Тэгэхээр эндээс яаж гарсан бэ гэхээр тэр бага насынхаа дурсамж руу очив. Тэр нь яасан гэхээр дотоод шүүмжлэгч өндөр байсан. Дээрс нь би дандаа шүүмжлэгчтэй байсан. Тэгэхээр сэтгэлийн шарах гэдэг зүйл чинь тэнд үрчдэг юм байна. Сэтгэлийн гэмтэл гэдэг зүйлийг ээж аауд бид нар ухамсартай болов ухамсаргүйгээр хүүхдэд өгчдөг. Уул нь цаад зорилго нь хүүхдээ нэг айтайхан ажилтай эмэгтэй аз жаргалтай амьдраасаа гэж хүсэж байгаа юм наад үг нь гэмтэхээр үг хэлдэг. Чи өстой аягаа угаахгүй бол хадамдаа гологдсон ч юм уу. Эсвэл чи нөхөртөө гологдно гэд. Тэгэхээр далд ухамсарт нь чи нөхөртөө гологдно гэд хүүхдэд хэлээд тахаар ирээдүйд яг л нөхөртөө гологдохоор хүн болдог. Яг тэгвэл бид нар ингээд тарин шивчээд маань хэлж байгаа юм шиг ингэж хүүхдтэй байнга тэрийг сануулад сөрөг шүүмж өгöd тахаар ирээдүйд яг тэр зүйлийг хийдэг. Болохгүй шүү гэдэг зүйлийг хүртэл хийдэг штэ хүүхэд. Тийм болохоор үнийг нэг бас бодоод үзээрэй. Тэгэхээр миний хийсэн зүйлүүд яагаад би ном гаргахыг хүссэн юм бэ гэхээр ерөөсөө мэрэгэн цэцэн ухаантай сайхан бестселлер мэллер гэдэг ном гаргахыг хүсээгүй. Зүгээр би ингээд гэр бүлийн арт терапист хийж явахдаа маш олон начиг сэтгэлийн гэмтэлтэй охтууд бүсгүйчүүд тэгээ надаас хүмүүс асуудیں۔ Тань дээр яг хин ирэх үү, нөхөртөөгөө муудалцаа тарьцаж чаддаг хүмүүс ирэх үү, эсвэл ингээд хин ирдэг юм бэ? Ер нь асуудалтай хүн ирдэг юм, эрэгтэй хүн болдгоо юм гэх. Тэгэхээр миний хариулт бол ингэж хэлдэг юм. Хинч ирж болно, хөгшин залуу хинч ирж болно. Яа гэвэл бид бүхэд санаатай болон санаанд өгөр бага насндаа сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Тэгэхээр ирээдүйд аз жаргалтай бүх зүйл нь байгаа хэрнээ аз жаргалгүй хоосон тийм сэтгэл зүйтэй болцсон эмэгтэйчүүд маш их байдаг. Тэгээ дээрэс нь өмнөх амьдралаасаа авсан салтын дараах сэтгэл гутралд орцсон, тэгээ сэтгэлийн гэмтсэн мөртлөө тэрийг эмчлээгүй явцсан зөндөө эмэгтэйчүүд. Тэгээд над дээр ирдэг эмэгтэйчүүд ганц бие ээжүүд байдаг. Тэгээ дээрэс нь бүр амьдрал зохиогоогүй охтууд хүртэл байна гэх мэтлэнгээр ямар ч хүн байж болдог. Яагаад гэвэл бид бүгд сэтгэлийн гэмтлээ эдгэж тэр цаашаа амжилт
буйхаа бидний хүсээд идэг аз жаргал гэх зүйлийг амлах хэрэгтэй болох байхгүй. Тэрнээс ш сэтгэл зүгээ бэлдээгүй хүн ирээдүйд амжилтанд хүрэхээр юу болдог вэ гэхээр сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй алдар нэртэй болсон мөртлөө тэрийгэ хөөдөөд явж байгаа хүмүүс бид нар зөндөө мэднэ шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд баян болно, санхүүгийн эрхчлээнд хүрнэ, амжилттай болно, гялалзсан, алаад өгнө, зумлаад өгнө гэдэг мөртлөө яг үнэндээ тэр зүйлдээ сэтгэл зүгээ бэлдээгүй байдаг юм байна. Би ч анзаарсан. Ингээл би яг ирээдүйд тэдэнд өрнө орлохдоо тийм хүчрхэг эмэгтэй болно гэж хэлсэн мөртлөө ядуу сэтгэлг нь хэвээрээ. Тэг ингээ ядуу сэтгэлгийг анзаараад ахаар тэрнтэй ингээд орооцолтод хүүе тэгээд дэлгүүрт ороод яаж ядуу сэтгэлээ гаргаж ийн, яаж хямдрал руу харж ийн тэр бүгдийг анзаардаг болсон. Тэгээд өөрөө өөртөө ажиллах. Тэгэхээр өөрийгөө ялна гэдэг нь ийм жижигхэн зүйлээс эхлэх юм байна. Өнөөдөр та аливаа зүйлийг хохирсон сэтгэлгээр хийж ивэл таны тархиаг хохирох зүйлийг тацаар л байна. Би дандаа гомдолдог гэсэн аахгүй. Дандаа гомдол нөхөр намайг ойлгохгүй. Энэстэй гэрээ ажилласаар гадстай гэрээ агуулчлаа. Гомдлоо л идэгсэн. Тэгсэн чинь гомдлох зүйл миний амьдралд хангалттай орж ирсэн. Би бүр 29 жилийн турш гомдолж ирсэн. Яагаад надад муу ээж аав заяац юм бэ? Яагаад би дандаа өвддөг юм бэ? Асуулт нь дандаа буруу. Дандаа л тийм гомдлсон зүйл хэлсэн учраас надад дандаа гомдох зүйлүүд. Тэгээд тэр зүйлүүдэд хамгийн сүүлд нь би ёроолн унсныхаа дараагаар би яагаад ингэж энэ хараа би буруу байна уу? Орчлын ертөнцид буруу байна уу гэд. Тэгээ энэ бүхэн хаанаас үүссэн юм гэхээр бага насндаа ээж аавдаа хайрлагдаж өсөөгүй, ээж аавтайгаа сэтгэлийн холбоо аваагүй хөхөд хороо ертөнцийг аюултай юм байна. Энэ зовлон дуустгүй хорвоо юм байна гэж ойлгодог. Бид нар заримдаа ээж аавтай өнчин өрөөсөн хүнд л ээж аавын хайр аваагүй гэж ойлгодог. Гэтэл ээж аав нь хажууд нь байгаа мөртлөө одоо сайн анзаарвал гэр бүл гэдэг ойлголт чинь маш том болдог тий. За тэгвэл энгийнээр хэлэх юм бол зарим айлын хүмүүс маш сайн явдаг. Маш сайн амжилттай, бүгд ингээл амжилттай сайхан айлууд байдаг бол зарим айлын хүмүүс маш муу явдаг. Одоо дээр үд чинь маш олон хүмүүс гаргадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэдрээс муу яваад байгааг нь анзаараарай. Тэр хүүхдэд ээж аавдаа бага насандаа гомдолт хийсэн, хайрыг бага авсан, сэтгэлийн холбоо үүсгэж чадаагүй зүйлүүд байдаг. За тэгэхээр өөртөө итгэлгүйн дээр хийдэг зүйлээч хийж чадахгүй. Одоо гадуур дүүр өөрийгөө олъё. Би яг юу чаддгаа мэдэхгүй гэдэг хүмүүс зөндөө явж байгаа. Би яг тэр хүмүүсийн нэг байсан. Юу хийснээч мэдэхгүй. Юу хийж чадхаач мэдэхгүй. Тэрийг ч чадмаар, энийг ч чадмаар. Тэгээ зөндөө юм туршиж үзсэн. Нүүр будаж үзсэн. Тэгээ төсөл бичиж үзсэн. Брэнд гаргаж үзсэн. Бүр TikTok хийж үзсэн, бүжгэлж үзсэн. Яагаад энэ олон зүйлүүдийг хийгээд байгаа юм бэ гэхээр нөгөө төөрцөн байхгүй. Өөрийнхөө мэдрэмжийг мэдхээ байцсан. Би яг гомдолтой байна уу, ууртай байна уу, баяртай байна уу тэрийг мэдэрч чадхаа байцсан. Мэдрэмжээ ингээд дардаг болсон. Яг тэгвэл ингээд жоохон бахтаа ингээд миний хамгийн сайн чаддаг зүйл ярих байхгүй. Тэгээ ингээд ярихаар дандаа загнуулдаг. Дандаа загнадаг. Энэ чалчаа хэвээр хэрэг төрөхгүй юмараад баг нөгөө их жахнаар залхаа цаашаа гэд ээж авчтай. Дандаа ам хуурай авахгүй ингээд хөвж явах юм, ярьж явах юм ингээд. Тэгвэл ингээд бидэрт өгөгдсөн зүйл чи хүмүүс ингээд тээшэж хараад байдаг. Яагаад гэвэл өөршгөн биш юм чинь. Өөршгөн тийм юм хэцэгцтэй дугаа тийм ингээд номоо байж чадахгүй зөвхөн ярих чадвартай гэдэг зүйлийг олж хараагүй байхгүй. Тэгвэл танаа хүүхэд үнэхээр яриад ерөөсөө ам хураагүй ярьдаг бол тэр хүүхдийг битгий загнаж зэмлээрээ. Ирээдүйд сайн лектор болж болно, спикер болж болно. Ирээдүйд ингэж аливаа зүйлийг хүнд хүргэх ярих ур чадвартай хүн байж болох байхад бид нар хаачдаг байхгүй. За тэгэхээр ингээд өгцсөн зүйлийг ээж аав нь хаачт юм байна л да. Наад чинь л өстой болохгүй шүү гэл. Тэгэхээр нөгөө хүүхд чинь юу хийж чадах юм ааж болохгүй. Тэгээд бид нар юм олохын тулд маш их аялал хийсэн байхгүй. Маш олон зүйлийг хийж үзсэн. За төсөл бичсэн чинь за би ингэж удаан сууж чаддаг бол хүн биш юм байна гэж утсан. За дараа нь хамгийн сүүлд би ном бичсэн. Ном бичихтэй яагаад ч миний сэтгэл дотроос нэг эмэгтэй ч гэсэн нэг охиндол зориулжсэн байхгүй. Яг ингээд сэтгэл зүйн гэмтлээ засаад эртхэн шиг амьдралаа нэг зөв голдролт нь оруулчвал зөв өөртөө ингээд хохирогчийн дүрт орохгүйгээр энэ амьдралд ялагч гэдээ өөрийгөө харчвал амьдралд ирж байгаа бэрхшээлийг сорилт гэд харчвал тэр охин асаад ирэх юм байна да гэдгийг харсан байхгүй. Тэгээд тийм үднэс би ном бичсэн. Тэгээд маш хурдан бичсэн. Гэхдээ тэр номны санаа надад 10 жилийн өмнө явж исэн, 3 жилийн өмнө явж исэн. Гэхдээ би зориулж бичээгүй. Тэгээд ном бичиж ийн хэр хүмүүс шоолоод идвэсэн заримдаа. Тэгээд чиний ном бичнэ гэж юу гэдэг юм бэ гэдэг. Тэгээ яагаад гэсэн чи тэр ухаантай мэрэгэн цэцэн хүмүүс л ном бичдэг юм байгаа сте. Тэгэхээр за тэнх хүм ном бичиж болдгоо юм гэж ойлгосон байхгүй. Гэтэл би ингэж бодсон. Урд нь болохоор энэ бүхэл зовлон бэрхшээл ингээл өвдөөл хавдаал осолд ороод ингээл
ээж аав ингээл зовоол багаасаа ингээл бутаж хөөхөд гээл гадуурхагдаал нийгмийн архины хамааралтай ээж аавын ядарсан хүүхэд гэж хүмүүст хөөрхийг илэгдөөл ийм завсрын ирэн үеийг туулж явахдаа дээрэс нь яг тийм охтуудад нийгмээс тийм халамж гэж зүйл байдгүй шүү дээ. Жишээ нь ядчил ариун цэврийн хэрэглэлийн асуудал охтуудад байдаг. Тэгээ гадаадд болохоор ариун цэврийн хэрэглэлээр хангахгүй бол хүчирхийлэл тооцогдсон байна. Гэтэл яг үүндээ бидний үед бол тийм зүйл байгаагүй. Тэгээд ариун цэврийн хэрэглэл дутмаг тэгээд ээж аав нь анхаарахгүй бол тэр охтууд маш хэцүү. Үеийнхэндээ түүнийг хэлж чаддаггүй тийм хэцүү үе байсан байхгүй. Тэгэхээр би яг тийм охтуудад итгэл найдвар өгөхийг хүссэн байхгүй. Чамд ирээдүйд ийм тохиолдож бол энээс юу сураад босоод ирсэн тэрийгээ л анзаарах хэрэгтэй байна гэв. Тэгээ би бол хохироо сууч чадчихсан байхгүй 20 хэдэн жил дандаа хохироол гоншгоноол уйлаал суужсэн байхгүй уйлаал ингээл гоншгоноол би өстө дандаа л нэг соронч шиг зовлон өөртөө татаад нэг л их зовцсон хүн. Тэгээд яагаад ингэж солонгос каноны гол дүр шиг амьдраад идэх юм бэ? Маш гутарсан, тэгээ маш уунсан. Тэгээ ёроолч байгаагүй. Ёроолн тэгээд үххийн наагур л болсон. За тэгэхээр унаад байвал ёроол байдгүй мэнаа. Тэгвэл босч ирээ. Тэгвэл би босч ирэхдээ энийг яаж өөрөөр харж болох вэ гэж бодсон. Зүйл нь 20 сургалт 80 номны эцэст би яг хайсан зүйл олсон байхгүй. Тэр нь байсан бэхээр хүн уншсан зүйлээ шууд ойлгодоггүй. Хэсэг хугацааны дараа нэг номыг хүртэл 3, 4, 10 уншиж ойлгодог. Тэгвэл хийсэн зүйлээ 90% эргэж сандаг байхгүй. 90% санд юм. Сонсон зүйлийнхаа бид нар 30-40% таа тэгээ бичсэн зүйл ярьсан зүйлийнхаа 70% таагаар өөртөө тогтоож авдаг тархинда. Тэгээд энэ арт терапи гэдэг зүйлийг төөрш нэг олсон зүйл маань яг мөн байсан. Тэг би бүр гайхаад тэгээд энэ терапиг бүр санаандгүй байдлаар олсон. Яагаад санаандгүй байдлаар олсон зүйл бидний амьдралд маш чухал үйл зүйл гүйцэтгэдэг вэ гэхээр бидний далд тухамсар 3-4 секундын дотор шийдвэрээ гаргацсан байдаг. Оюун ухаан түүний хүлээж автлаа уддаг юм байна л да. Тэгээ би шийдвэрээ гаргаад тэгээ тэнд яг хайж байсан зүйл маань юу байсан гэхээр би яг маш олон шоколадны нобор шиг зовлон бэрхшээлтэй тэр дунд нь асуудал зөндөө байсан байхгүй. Гэхдээ тэрний ард ингээл гараал яваалсан. Өөдрөг үзэл маань аваад яваадсан. Тэгээд ингээд бүх амьдралынхаа дээр асуудал бэрхшээлийг бичээд ард нь би яаж эерэг болгож болох вэ гэдэг техникээр нь эерэг болгоод засаад тэндээс яг юу сурснаа бичсэн байхгүй. Одоо жишээ нь биднэрт санаатай болон санамсаргүйгээр ээж аав зөндөө зүйлийг үлдээж идэг тий. Жишээ нь ингээд арх ууж байгаа ээж аавыг хараад архиухгүй юм шиг бодсон ч гэсэн хүмүүс заримдаа архиудсан байдаг. Тэгвэл энийг яаж эерэг талаас нь хүлээж авах гэхээр гэр бүлийнхэндээ архиудгүй байдлаар харагдъя. Дээрэс нь юу гэж зөвлөсөн гэхээр эрүүл мэндэ алдах, эрүүл мэндэ сахихыг өнцөг талаас нь харж болно шүү дээ. Бид нар ээж архиуснараа ингэж эрүүл мэндэ амьдрал ингэж дөрөөддөг юм байна. Тэгвэл би архиухгүй эрүүл мэндэ хамгаалж эрүүл байхыг илүү эрхэмлэх хэрэгтэй мэн гэдэг зөв хандлагыг өөртөө суулгаж болж байгаа болохоос биш. Би яг үнэндээ яаж чижээсэн хүний шийдвэрийг ээж аав байлаа гэдээ өөрчилж чадахгүй. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд нэгэд найзуудынхаа амьдралыг шийтгэж оролж байна, хүүхдийнхээ амьдралыг шийтгэж оролдож байна. Гэхдээ тэр тухайн хүн өөрөө шийдвэр гаргаагүй бол зарим хүмүүс ингээл архинаас гарганы спираль яасан ховс ийшээ тийшээ ингээл дагуулаад явдаг. Тухайн хүн нь ерөөсөө шийдээгүй байхад өмнөөс нь шийдвэр гаргаад яваад байдаг. Тэгэхээр хинч өөрөө шийдвэр гаргаагүй бол хажууд нь далайлам ирээ суун уу, хинч ирнэ үү? Тэр хүний асуудлыг шийдэж өгч чадахгүй. Тэгэхээр миний хийгээд байгаа энэ зүйл болохоор сэтгэл зүйн гэмтлээсээ чөлөөлөгдөхөөр бүр ингээ амар тайван болчтой юм. Би яг хэрхэн хүчтэй байх вэ гэдэг сэдвээр явж байгаа тийм. Тэгэхээр би урд нь хүчтэй эмэгтэй гэхээр ингэж боддог байсан. Маш их ухаантай, мэрэгэн цэцэнгээс гадна бусдыг манлайлдаг эмэгтэй хүчтэй гэж бодсон. Гэтэл сүүлийн үед орж иж байгаа зүйл бодол санаанд минь орж иж байгаа ухаалал маань юм хэрэг ганцаараа байхдаа ганцаарддаггүй байдаг. Өөрөөсөө уйддаггүй эмэгтэй л хүчтэй байдаг юм. Та ганцаарахтаа уйддаггүй хин нэгэнтэй заавал нэг уцаар нэг ярьж гаал эсвэл нэг ийшээ нэшээ хаал эсвэл нэг нөхөрлөгөө байнга залгаал ганцаараа хэцүү байна. Ганцаараа хэцүү байна гэж байгаа бол та өөртөө байхдаа өөрөөсөө уйдцсан хүн болоод явчлаа л да. Би бас тийм биш ганцаараа явж чаддаггүй болж өгөл хүнтэй ингээл яриа сууж хатаад жаргалтай. Тийм байсан. Тэгээд сүүлийн үед анзаархад ганцаараа байж чаддаг болоод байгаадаа маш их талархаж байгаа. Ганцаараа ингээд номоо бичээ сууж захтаа ганцаараа даадж жаргалтай гэж болохоор байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө ганцаараа өөрийнхөө хүндлээд өөрөө ад жаргалтай байдаг эмэгтэйг бол ямар ч эрэгтэй хүн хинч хайрлах, тийм хүндлэх, тийм орон зай үүсэх юм байна л да. Гэтэл бид нар ингээд заавал хин нэгнээс хамааралтай байх гал, заавал хин нэгнээс шалтгаалж ад жаргалтай байх гэж хичээдэг. Тэгэхээр
ганцаараа байхдаа одоо зөндөө амжилт гаргасан дэлхийн тэр топ эмэгтэйчүүд чи яг ганцаараа хийх зүйлийг хийгээл суудсан эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Жишээ нь Harry Potter-ын зохиолч Rowling эмэгтэй гэдэг. Тэр эмэгтэй сэтгэл гутралд ороод нөхөртөө хөгдөж байж байхдаа зохиолоо бичээл хийсэн байхгүй юу? Ямар ч нөхцөл байдал, амьдралын нөхцөл байдал яаж ч эргэж исэн. Бүр нөхөртөө ингээ хүүхдтэй гудамжинд хөгдөд гарахтай хүртэл зохиолоо бичсээр л хийсэн байхгүй юу? Тэгээд тэр эмэгтэй дэлхийн шилдэг зохиолж болж чадсан байхгүй юу? Тэгэхээр бид нар ингээд идэг сэтгэл хөдлөлөөс авчаад хийжсэн зүйлээ хайчдаг. Эсвэл ингээд нөхөртөө таалагдах гэж хамаг цагаа бардаг. Ингээд тэгээд сул дорой сэтгэл зүйн хувьд сул дорой болчдөг. Тим зүйлүүд ажиглагддаг. Тэгэхээр сэтгэл зүйн хэмтлээ яаж мэдэх вэ гэж үү? Таны амьдрал өнөөдөр ямар байгаа амьдралын таны дансандах мөнгө бол худлаа ирэхгүй. Тэгээд таны аз жаргалгүй байгаа байдал худлаа ирэхгүй. Би маш аз жаргалгүй болчихсон байсан. Яа тэгвэл би өөрөө хөтлөө юу ч хийгээгүй анзаарсан. Хамгийн сүүлд тэгж ухаарч байхдаа дандаа бусдад таалагдах гээд явцсан байсан. Дандаа тийм маск зүүцсэн. Тэгэхээр ямар ч аз жаргалгүй. Тэгээд орлогохгүй. Тэгээд дээрэс нь тийм нөхөртэй хаягдах айцтай, тийм гологдсон мэдрэмжтэй. Тэгээд тэр бүх айдас маань яг сайн бодоод үзвэл бага наснд ингээд аав намайг орхиж явсантай холбоотойгоор л үссэн байгаа байхгүй юу? Охин хүүхдийг аав нь орхиод явчихаар тэр хүүхэд ирээдүйд нөхөртэй хаягдах вэ гэдэг айцтай болчихдог. Эхтэй хүн чинь ингээл хаяа авчт юм шиг. Тийм айцтай болчихдог. Тэгэхээр энэ айцыг даван туулаад ганцаараа байж сурна гэдэг бол найзтайгаа нүд турсан хэлбэр л байхгүй юу? Заавал ингээл нөхрөө араас нь ингээл ингэж чаргууцалтай байхаас илүү ганцаараа байгаад хийх ёстой зүйлийг хийгээ сурчий. Тийм байна л да. Тэгэд ингэдэг ихэнх эмэгтэйчүүд ингээд холбогдохоор нөхөр болохгүй байна. Нөхөр болохгүй байна. Манай нөхөр болохгүй шүү агсан тавиад. Тэгээд эсвэл намайг араар тавиад эсвэл зодоод ингээд хэцүү байна. Тэг яг үндэ ингээд өөртөө ярилцаад үцхээр тэр хүн өөрийгөө доромжилдог үгээр ярьдаг гэдгээ ч анзаардаггүй. Өөрийнхөө бие эрхтнийг ч хүндэлдэггүй. Тэг ингэж ярьдаг. Зүйл нь би хүүхд гаргаад муухай болцсон. Охин бахта гоё исэн. Охин залуухан бахта би гоё эмэгтэй исэн. Одоо би хүнтэй суугаал юм муухай болчлоо гэдэг үг их сонсдог. Тэгээд хүнтэй суугаад муухай болчиход байгаа юм биш. Яг үндэ өөрийгөө арчлаг болоод муухай болцсон л доо. Өөрийгөө анхаараг болоод тэгээд ингээд нөхрийн хүүхдийг гаргаад инглээ гэдэг үгийг их сонсдог. Энэ хүний хүүхдийг гаргаад би ингэчлээ гэдэг. Гэтэл тэр хүүхд чинь уул нь яг л өөрийнх нь ч хүүхд мөн шүү дээ. Тэр нөхөр байсан байгаагүй үсгэж болно. Би бас тэгж боддог байсан. Ингээд хүний хүүхд гаргаал ингээл ийм болчлоо гэл хохир сэтгэлхэн дээр л ингэж боддог байсан байхгүй. Тэгэхээр ингээд жижиг өөрчлөлтүүд гаргаад тийм гэр бүл гэдэг дээр бүр том зургаар нь хааж үзнэ. Нөхөр гэдгийг би гэр бүл үр хөвгттэй л болж байвал миний амьдрал болж байвал бусдын яамаа гэл ах дүүнэр дотор нэг харьцдаггүй хүмүүс байдаг шүү дээ. Гэрт нь орохоор зүгтчмаа санагдаад бага наснд нэг сөрөг дурсан зүйлдээсэн. Гэтэл эн чинь яг үнэндээ гэр бүл гэдэг ойлголт чинь маш том системээр нь ойлгодог үзэл байдаг юм байна. Систем байна. Тэрний юу юм гэхээр таны аав ээж, аавын тал, нагцын тал бүх зүйл байна. Бүх зүйл орно шүү. Тэгэхээр та нэг авгагчдыг хэрүүлээдсэн таарамж муутай бол та өөрийгөө үүсгэж байгаа нэг хэлбэр болоод байна. Өөрөө амьдралд гай болоод байгаа нэг хэлбэр шүү. Тэгэхээр юу юм гэхээр бид нарын ген гэж нэг зүйл байгаа. Тэгээ би оноогоо судлаач мэрэгчлээ. Үндсэн мэрэгчл маань дараа нь гэр бүлийн арт терапист болсон. Тэгээд эхнийх нь бол би өөрөө бүтээл сэтгэлгээгээр болсон мэрэгжил, дараагийн мэрэгжил нь бол жинхэнэ бэрхшээлээд авахын тулд өөрөөгөө олж авсан тэр жинхэнэ эрдэнэс шиг мэрэгжил маань. Тэгэхээр ген гэдэг зүйл чинь бидний ген ДНХ гэж ярьдаг удамшлын мэдээлэл хадгалдаг тэр зүйлд 50% ээжийн ген, 50% аавын ген байлаа. За тэгээд аавынхаа үгүйсгээд өссөн охин өөрийнхөө нэг хүлийг яг тайрцсантай адилхан үйлдэл хийгээд байна. Аавгаа үгүйсгэсэн учраас. Аав амьд байна уу? Эсвэл араатан шиг хүн байна уу? Эсвэл хажууд нь байна уу? Байхгүй нь энд огт хамаагүй шүү. Яг өөртөө нь холбоотой байхгүй. Тэр охин өөрийнхөө генний 50%-ийг энэ эд эсийг бүтээж байгаа 50% үүсгэж байна гэсэн. Тэгэхээр бид аавыгаа сэтгэл зүрхэндээ уучилж, эмчилж, тайвшруулж тэр нэг 6 настай охин ингээд буруу араас уусан сэтгэл дотор байгаа тэр сэтгэл зүйд байгаа тэр охиныг тайвшруулах хэрэгтэй байхгүй. Тэр хүүхэд насанд байхдаа гомдоод буруу араас уусан. Одоо том хүн бол арай өөр те аавыгаа арай уужуугаар харна, ээжигээ ч арай уужуугаар харна. Тэгэхээр тэр охиныг тайвшруулад тэр хүүхд тайвшруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ гомдлын тайлах хэрэгтэй гэдэг. Гэтэл бид нар чинь нөгөө сөрөг дурсамжаа мартцсан гэж бодоод хүүхд одоо том хүн болсон юм чи тэр хамаагүй гэдэг. Гэтэл амжилттай яваа хүмүүсийг харах юм бол аав ээжтэйгээ сайн харилцаатай
амжилттай яваа хүмүүс ээжээсээ хайрыг их авсан, аз жаргалтай байгаа хүмүүс ааваас их хайрыг авсан ба. Аавдаа хайрлагдаж өссөн охин бол нэрээ үнэхээр бардам, дээрэс нь хинэж хайр гуйхааргүй тийм байдаг. Зарим хоёр төрлийн эмэгтэйчүүд байдаг те, зарим нь эрэгтэй хүнээс хайр гуйгаал яваад байдаг эмэгтэйчүүд байдаг. Нөгөө талдаа маш бардам, тийм нэг ихэмсэг, өөрөөр ганцаараа байхдаа аз жаргалтай байж чаддаг, тэгээ нөхөртөө хайрлагдаж чаддаг тийм эмэгтэйчүүд байдаг. Тэгээ харамсалтай нь ингээд багтаа аавдаа хайрлагдаж өсөөгүй, тэгээ өөрийнхөө нэг хүлийг хугалцсан эмэгтэйчүүд яадаг гэхээр яаж чижсэн амжилт гаргаж чадахгүй байдаг байхгүй юу? Бүр ингээ яаж чижсэн. Яад үл та нэг хүлээ хугалчаад догонцож гүөх гэд орлоод байгаад яг адилхан зүйл хийж байгаа. За дараагийн нэг зүйл нь ээжтэйгээ харилцаа муутай хүмүүс зөндөө байдаг. Манай ээжтэй жигшмээр муухай. Тэгэхээр манай ээж би ч ээж гэж их ингээл өсдөгл байлаа. Гэтэл байж байгаа энэ гомдол дундал манай аав ээжүүд эсвэл ингээд хүмүүс муу харагдаад байгаа байхгүй юу? Гомдцсон учраас ингээд тортог татцсан учраас би аавгаа маш муухайгаар, ээжигээ маш муухайгаар харж исэн гэдгийг ойлгоод тэднийг уучлж тавьж явуулж ингэж тайвширсныхаа дараагаар өөртөө зүгээр ойлгол тэднийг ойлгохын тулд тэдний бага насыг ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй. За одоо ээж маань багтаа маш спортлог охин байжээ. Спортлог ингээд сагс улсын авраг медаль зэдалтай тийм спортлог бүсгүй байж тэгээд аав ээжээсээ урам авах гэж тэгдэг байсан. Тэгтэн аав ээж нь чиний на хөл дээр байгаа мингчтэй чамайг өстө тушгал минг чиний амжилт гаргах гэж юу гэдэг харгас шүүмжилдэг байсан. Тэгээд ээж тийм амжилттай улсын аврагаас медаль зэдал авч байсан ч гэсэн амьдралдаа аз жаргалгүй байсан. Ээж автага дээр үед тэр нөө социалист төлөвлөгөө гэж яах үедээ хүмүүс сэтгэлийн холбоо үүсгэх нөхцөл өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байсан үе юм л да. Олон хүүхд гаргачаал ах トゥ нар нөсгөөд хүн болчтой ингээл тэгээд гэтэл бид нар ээж аа болохоос өмнө биш дээ энэ алдаг гаргаж байсан. Ээж аа болохоос өмнө бид нар ээж болох сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй гэдэг юм байна л да. Ээж болох сэтгэл зүгээ бэлдэх. Одоо хүүхд ирээл хүнсдэг ирчдэг гэдгээс илүү уул нь бид нар ээж аав нь сэтгэл зүгээ бэлтжүүл энэ тэнд хүүхд орхихгүй өргүүлэхгүй тийм зүйл болох гэдэг байгаа байхгүй. Гэтэл нөгөө хөгжсөн орнууд ч хүүхдтэй болохоос өмнө сэтгэл зүгээ бэлдээд нохоо энэ тижээвэл амт энэ тижээдэг юм байл шүү дээ. Тэгээд ингээд арчлан гэдэг чинь сэтгэл зүйн төвчээр суужаас тэ нэг өдөр ингээд олон өдөр ингээд баач хийгээл тэгж яхад нь сэтгэл зүйн төвчээр суусныхаа дараагаар гэр бүлээ төлөвлөөд үр хүүхдтэй болцоход юм байна л да. Тэгэхээр нэг олон хүүхдтэй болох тусмаа заримдаа хайр нь хүрэхгүй байгаад хайр нь хүрээгүй сэтгэл зүйн холбоо үүсгэж чадаагүй тэр хүүхдүүд нь муу яваад байгаа анзаарагддаг. Тэгэхээр удам гэдэг зүйл дээр үнийг ярьж болно. Дээрээс нь удам гэдэг нь ээж аавс гадна авгын тал нагцын тал гэж биеллээ те. Тэгэхээр тэр тантай муухай анцсан хүмүүсийг та очиж өөрчилж чадахгүй байхгүй юу те. Одоо жишээ нь цагаан сараар очиод нэг сонин бэлэг өгдөг ах гэж гомдчоод тэрийг очиж эсвэл ингээд аав ээж муу болохоор хүүхдийн бас тоодгүй хамаатан садан байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хүмүүсийн ялгарлан гадуурч байгааг нь харчаад уурлаад жигшээд байхаар та өөртөө гэмтлийг үсгэж байгаа. Багтаа гэмтлийг үсгэж байгаа байхгүй. Тэгээ одоо хүртэл тэргээ тэгээд ахаар та бүр ингээд бул харж чулуу шиг сэтгэл дотор үлдээчихэд. Тэгэхээр тэрийг уучлалт тавьж явуулах зүйл нь дахиад тэр хүн ойлгож эхлэхээс эхэлнэ л дээ. Ойлгож эхлэн тэр хүн яагаад ийм замтаа болцсон юм бол те магадгүй тийм шалтгаан байсан байх гэх. Тэгэд өөрийнхөө сэтгэлийг ингэ цэвэрлж эхлэхгүй бол та дотроосоо өөрчлөгдөөд ингэ дотроо тэр хүнийг уучлаад дотроо ингэ зүрх сэтгэлийн зайгаа орон зайгаа томруулаад эхлэх юм бол тэр хүнийг ойлгоод эхлэх юм бол тэр хүн амьдрал дээр өөрчлөгдөнө өөрчлөгдөхгүй нэг хамаатай биш байхгүй. Зүгээр л та эргээр хандаад нэг эргээр хандсан хүний нээсгэлсэн хүний араас нэг хүн муухаараа л гэж чаддаггүй шүү дээ тий. Тэгэхээр яг энэ шиг сэтгэл зүйтэйгээ яг сэтгэлийн гэмтэлтэйгээ ажилдаг техникүүд нь байдаг юм байна. Тэгэхээр тэрэн дээр нь ажиллаад надад эхлээд бодсон зүйл нь маш хурдан ойлгоцсон. Түр нөгөө 80 ном 20 сургалт моргалт ингэж төөрж явжсэн зүйл чинь гинт үйлдэлэр хийм гутал тарих маш хурдан хүлээгээд авчдаг юм билээ. Яагаад гэвэл бидний тархичаа үйлдэлээр итгэвчдэг шүү дээ. Тэгэхээр яг ингээд урлаг гэдэг зүйлээр үйлдэл хийж байгаа учраас бодит үйлдэл хийсэн гэж тарих хүлээж аваад тэгээд амьдралд өөрчлөлтүүд тархинд ингээд шин синапс холбоо үүснээр өөрчлөлтүүд өгж эхэлт юм байна л да. Тэгээд би анх энэ арт терапиг гайхаад байсан хгүй. Яагаад би нэг тийм урлагийн мэдрэмжтэй тийм хүн биш. Гэхдээ яагаад цаавал ингэж гой зурх хэвээр болов гэдэг тийм сэтгэлээр орж исэн анх өөрөө.
Тэгсэн чинь энэ нь бол миний хайрцаглагдсан үзэл байсан. Заавал гой зурх халахтай биш юм байна. Зөв зурх халахтай биш юм байна. Яг чөлөөтэйгээр ингээд зураад, хайчлаад хийж явах явцдаа хүн өөрийгөө ойлгож хэлдэг юм байна лээ. Тэгэхээр ийм байгаа юм л та. Бид нар ингээ үгээр илэрхийлж чадахгүй. Би бас үгээр илэрхийл яг энд нэг мүлтчихэл яг гаргах гад юм гэдэг зүйлээ мэдрэмжээ мэдгүй учраас гаргаж ирч чаддаггүй учраас тэрийг урлагаар дамжуулаад гаргаж ирдэг юм л да. Тэр зураг зурж явахдаа, юм хайчилж явахдаа, юм ингээ зохион бүтээж явахдаа гаргаж ирдэг. Тэгснэр бидний тархич өөрөө дүрслэл сэтгэлгээтэй. Тэгэхээр нөгөө мөрөөдлийн самбар энэ төр харддаг шүү дээ. Бид нар мөрөөдлийн самбар энэ төр харахаар би хилдэг гээл зөндөө сонсчихсан багтээ зураг харахаараа жишээ нь тэр реклам дээр хүртэл зураг олон харуулдаг дэвэл дэлгүүрт очиод тэрийг авдаг те. Яг дүрслэлт хэлбэрээр нь тарих хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр орцонд нэг KFC-ийн зураг харахаар тэрийг авмаар санагдаад гадаа нэг самбар дээр харахаар тэр зургийг яг аваад идчмээр санагдаад энэ мэтлэнгээр сэтгэл зүгээр бид нар тоглоод яг ингээд маркетингийн золиосон цаашаа юм дээ. Яг тэр маркетинг бид нар автаад байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан бид нар яг дүрслэлт хэлбэрээр хүлээн авдаг аливаа зүйлийг. Тэгэхээр яг тэр дүрсээр нь тэр бүтээлээ хийгээд өөртөө бий болгочихж байгаа хгүй өөрийнхөө бүтээсэн зүйлийг тэгээд тэндээсээ яг орооцолтсон зүйлийг гаргаж ирээд тэг үгээр илэрхийлэхгүй зүйлийг дүрсээр гаргаад ирчихэж байгаа учраас тэндээсээ өөрийнхөө зүйлийг дотор болоод байгаа процессыг тайлж авдаг. Яг бол бидний сэтгэл зүй чинь өөрөө ингээд өөр орооцолцсон утас шиг явчир нь олдохгүй болсон. Ямар үедээ ууралдгийн, ямар үедээ инээдгийн, ямар үедээ гомдоод байгаагаа ч ялгахаа байсан, мэдрэмж ялгаж чадхаа байсан тийм л хүмүүс байгаа шүү дээ. Яг бол багтаа бид нар чинь нэг уйлахаар дараатлаа уйллаа дугаа байстай муу ёрлоо орондоо уйлж болохгүй гэж загнуулаад уйлж болохгүй мэн гэл энийхээрээ ярзаатлаа инээлээд хэвээ нэр ямар инээдгийг гэж загнуулаад инээж болохгүй мэн гэл тэгээд ингээд инээж уурлах мэдрэмжээ бид нар хүчээр дараад өссөн. Тэгэхээр том болоод яг мэдрэмжээ ялгаж чадхаа байж байгаа байхгүй. Тэгээ яах учраа болохгүй. Тэгээд ядчийтл нөгөө яг танил орчин бид санамжаар ажиллаж эхэлж байна л да. Жишээ нь яг ээж аав нь хүүхдтэй яг яаж харилцдаг байсан харилцааг хүүхд дээр гаргаад эхэлж байгаа. Жишээ нь ээж нь ингээд үр хүүхдийн зодддог байсан. Ээж нь ингээд хүүхдүүдийг зодддог байсан хүний хүүн ихнэр авлаа. Ихнэр авахаар ихнэртэйгээ яаж харилцахаа мэдгээ очдөг. Харилцаанд асуудал үүсээд эхэлж байна тий. Тэр одоо яг яах ёстой вэ? Тэгээд эмэгтэй хүнээс айх айцтай байдаг. Яах вэ энэ харилцааны учрыг олгоо байцсан. Тийм бид яад бол юм гэмтэл үүсдэг. Ээж нэг охтуудаа зодож байгааг харцсан эрэгтэй хүүхд. Ирээдүйд яах вэ? Эхнэрээ зодох уу яах вэ гэдэг дээр далд хумсар бүр ингээд сонирн байдалд ороод ухамсар нь болохоор болохгүй штэ гэж хэлээд идэг. Гэтэл ой санамжнаас яг тэр дурсамжууд гарч ирээд тэгээд тийм үйл явдлууд юу н болоод байна л да. Тэгэхээр би яг өнөөдөр зүгээр энгийн үгээр ойлгохоор тайлбарлаа. Их мэрэгжлийн онол гэхээс илүү гоё ингээд хүний амьдралаар кейсээр аваад тэгээ номооч тэгээд тэгж бичгийг хичээсэн. Тэгээд тарих судлалыг зүгээр энгийн үгээр тайлбарлаад тэгээд өөрийнхөө яг бодит амьдралын кейсүүдээ оруулаад тэгээд тэндээс яг юу ухаарч авсан. Яг тийм бэрхшээл тулгарсан хүн тэр номыг уншаад ингэж ийм зүйл сурах юм биш үү? Ингэж ойлгох юм биш үү? Ингэж ажилламаар юм байна. Нэр тийм шүү гэдэг юм аваасаа гэж хүсээд тэгээд номоо бичсэн. Тэгэхээр хүчтэй байна гэдг нь миний бодлоор ганцаараа байж сурах. Дээрэс нь сэтгэл зүйн гэмтлүүдээсээ салах. Сэтгэл зүйн гэмтлүүдээсээ салцсан хүнд гэж нэг юмлуус авчаал, айгаал, төрөний шиг хин нэг тоогдохгүй гэж айгаал, эсвэл сэтгэлээр гутарч уйлаал тэгээд байхгүй. Дээрэс нь хит баярлж хөөрөөл тэгээд байхгүй мэн л да. Ингээд нэг дүлгөө хүн болоод сэтгэл хөдлөлийн удирдаа сууж байгаа нь анзаарэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр үг хэлээр илэрхийлж чадахгүй зүйлийг урлагаар дамжуулан сэтгэлээ засах арга байна. Тэгээд энэ Украины техник байдаг. Тэгээд олон улсын заах ирэх байгаа. Тэгээд манай багш болохоор айгуул багш байдаг. Тэгээд энэ их гой салбар юм аа. Тэгээд би ингэж ойлгоод байгаа хамгийн сүүлд хүмүүс ингэдгийг ямар багшаас сурсан, ямар академиэс сурсан, яаси мундаг багш дээр очиод сайжраа гэж яриад идэг. Гэтэл та далай лам дээр очиод сурыг гэсэн чи өөр 100% хичээхгүй бол үр дүнг авахгүй шүү дээ. Тэгэхээр одоо миний сургалтуудад сууж байгаа маш олон группээр сууж байгаа сургалтуудад очиж суухаар тэндээс нэг үр дүн гаргаж байгаа нэг за яж нэг 40 хүнээс 5 мавл байдаг байхгүй. Зарим бүр ингээд маш их төлбөртэй сургалтанд орсон мөртлөө өөрийгөө дайчилж чаддаггүй, өөрийгөө 100% яг үр дүн гаргаж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгэхэд эндээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр
гэрийн даалгавар гэдэг зүйлийг хийгээд өөрөө бие дааж сураад өөрийнхөө төлөө хичээсэн хүмүүс нь л өөртөө үр дүн гаргаад байгаа байхгүй. Би анхны сургалтаа бүр өдөр болго ингээд бичдэг, ингээд өөртөө өдөр болго ажилладаг, өдөр болго өөртөө цаг гаргадаг байсан. Тэгээд ямар сайндаа манай ангийнхан наваг тэр яг миний бичсэн коммент, миний хийсэн даалгавруудыг хараад сургалт болгон дээр би тэгж ханддаг 100% би өөртөө энийг шингээж авна гэл. Тэгэл ерөөсө багшаагаа голж молдгүй яг л ингээл яг л би эндээс авах ёстой зүйлээ л авна гэл явдаг. Тэгэхээр манай ингэдээс хүүхдүүд ингээл гайхал хөөе би тэр комментиг уншаал гайхсан шүү дээ. Ингээд тууштай идэх хүн байд юм уу гэл. Тэгэл зарим нь урам авч цуг хийгээл ингээл явдаг. Тэгээ сүүлд бас биелдэ брэнд хөтөлбөрт хамрагдаад өөрийн брэндээ гаргах гэвта бас л би эндээс нэг л зүйл сураад авах юм шүү. Нэг л зүйл хийх юм шүү. Нэг л зүйлээ ардл гараад үзчих юм шүү. Би ядуу сэтгэлгээтэй би сул доройно. Нэг багшд асуудал нэг байдаггүй байна гэж ойлгосны үр дүнд өөр дөрөв төвлөрөөл тэгэл нөхөрт ч төвлөрөхгүй хүүхд ч төвлөрөхгүй яг өөр дөрөв төвлөрөөд хичээлээ хийгээд үр дүнгээ гаргаад явхаар үр дүн өндөр гараад явсан. Тэгээд гайхалтай боломжууд гарч ирсэн. Эдгээр зүйл нь яг үн цэний араас явахаар ингэдэм байна. Мөнгөний араас явах юм бол ингээд замхраад алах болчих байсан баг л та. Аль амархан зүйлийг хийгээл явчих байсан баг. Тэгвэл яг өөртөө би нэг өөрчлөлтөг өгөөд би яг өөртөө адилхан энэ бэрхшээлийг туулж байгаа нэг эмэгтэйд гэсэн тус болъё. Тийм олон чадахгүй маа гэд би ядаж нэг эмэгтэйд тус болоод нэг нөхөртэй хайрлагдъя, үн цэнтэй бай. Тэр ээж автай хайрлагцсан охтууд шиг тийм аз жаргалтай байгаад үзэгэлтэй. Тийм энэ мэдрэмжийг би бас өөртөө амтлаад тэгснийхаа дараагаар хүмүүст амтлуулмаар штэ гэдэг. Тийм сэтэл маань намайг илүү хүчтэй болгосон. Тэгээд чи яаж юм хийрч хүчтэй, яаж ингэж олон юмны ард гараад идэв ингээл асуудаг. Тэгээд зүгээр сэтгэлийн хүчил юм бэлээ. Маш их өвдөлт авсан хүн чинь маш их хүчтэй болчтой юм лээ. Тэгээд ингээд өвдөлт гэдэг чинь хүч чадал юм байна л да. Энд дэр нөгөө апоактамын багш хэлсэн байсан. Чамд амьдрал бэрхшээл өгөөд чи уйлаа датигаа твтчих байх үедээ яг босоод юмаа хийгээрэй. Тэр үед төвлөрөх чадвар маш их байдаг байхгүй. Бүр маш их ирч хүчтэй байдаг. Тэгээ энэ үгийг сонсчоод би уйлж захтай заримдаа ингээл юмаа авчаал ингээл би юмаа хийх ёстой гэж хийдэг байсан. Тэгэхээр энд бол хүч байна. Хүч гэдэг зүйл чинь та эмороод сууж явахдаа эсвэл гуниглаад хашгираад уйлмаар байж ах үед хийх ёстой зүйлээ хийж ивэл энэ бол жинхэнэ хүч. Хүн болгоны сэтгэл зүйн байдал дандаа л эргэлдэж явдаг. Тэгээ заримдаа аз жаргалтай болоод заримдаа дүүлнэсмээр санагдаад заримдаа уйлмаар санагдаад заримдаа бүр ингээд өгчмээр санагдах үеч байдаг байсан. Тэгэхээр яг энэ үеүүддээ та яг хийх ёстой зүйлээ хийж гин үү? Энэ яг тархиараа яг бие махбод удирдахыг хүсэж гин үү? Өөрийгөө яг өөрчлөн гэдэг чинь яг л энэ аахгүй. Тархиараа удирдахгүй бид нар бие махбодондоо удирдуулаад амьдраад байдаг. Миний бие махбод хөргөч рүү очиод нэг талхтаа нэг юу маасл түрхэд идтэй гэж ингээл нэг бүтэд хөргөч онгойлгоцсон. Миний бие махбод ингээд 0 гэрэл унтраснаа ч мэдэхгүй. Ингээд бие махбодороо удирдуулаад яваад байгаа ч анзаардгүй юм билээ. Тэгээд ингээд яагаад ингээд хэцүү байдаг вэ? Зуршлаа хаяхад хэцүү байдаг вэ гэхээр бид нар буцаад тархиндаа удирдах процесс өгч байгаа. Бие махбодоор биш тархиар. За энийг идэвэл надад ийм ашигтай, энийг идэхгүй байх хэрэгтэй гэдэг. Тэр сэтгэл зүйн төвчээрийг, сэтгэл зүйн хүчийг өөртөө суулгах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлөө удирдах сэтгэл зүйн хүчээ яана гэдэг нь бүгд л тэр 70 тохомсор сэтгэл хөдлөлийн төвнж байна. Энэ сэтгэл зүйн хүчтэй болох зүйлүүд нь бас бидэнд өөрсдөд маань байдаг. Тэгэхээр энэ өвдөлт гэдэг зүйл тэнд байна. Тэгэхээр миний хамгийн том өвдөлт юу байсан бэ гэхээр эмэгтэйчүүд гэр бүлтэй харахад аягүй сайхан амьдраад байна. Сайхан гэр бүлтэй, өрөвдөлттэй. Тэгэд дараа нь эд хөрөнгөгүй гудамжинд хөвгдөг гараад байна. Нөхөр нь ингээд явуулж хөөгээ гаргацдаг. Тэгээ миний ээжийн амьдрал ингээд дээшээ ингээд хүмүүсийг харахаар зөндөө тийм эмэгтэйчүүд байгаа хгүй. Яагаад ингээд эмэгтэйчүүд өөрөө мөнгө алж чадахгүй ингээд хөөгдөд эмгэнэл драмаар амьдрах хэвээр болоо гэд. Тэгсэн чинь хариулт нь ядуу сэтгэлгээсэн. Өөрийгөө мөнгө олж чадна, олсон мөнгө хадгална гэж итгэхгүй уул нь ажил хийгээд байгаа. Тэгсэн мөртлөө мөнгө хадгалж чадахгүй өөр ингэсэн сэтгэл зүйн хувьд нөхрөөс хамааралтайгаас гадна санхүүгийн хувьд хамааралтай байна. Тэгээ над дээр ирж байгаа үйлчлүүлэгч хүртэл ярьдаг. Бүх юм нөхрийн нэр дээр. Тэгээ намайг хөөгөө гаргацаа. Хүүхэд нь бол нөхрийнх гэсэн. Тэгээ өвлийн үтэнд ингээ гаргачлаа. Одоо яах вэ? Яагаад эмэгтэй хүн ингэж амьдрах хэвтэй? Яагаад эмэгтэй хүнийг ингээд сэтгэл зүйн хувьд сул дорой болцсон гэхээр биднийг багад маш их шүүмж ирдэг л дээ. Охин хүүхэд учраас даруухан бай. Охин хүүхэд учраас битээ алцаа суугаатай. Охин хүүхэд гэсэн дарамтыг бид маш их авдаг. Хүүхэд онцрох хэвээр бүр юм төгс төгөлдөр тийм охин хүүхэд үгэн цэц үүлэн дуран байх хэвээр ч юм уу те. Тэгэл
уран байх гал тэгсэн чи тэр учаа уран байх төрлийн хүн биш вэ үл яах юм. Дэндүү охтуудыг хайрцагладаг. Гэхдээ хөвгүүдийг болохоор за энэ хөвгүүд яа юм уу асан ч нэг загнаад ах юм байхгүй. Охтууд л өндөр стандарттай л нийцэхгүй л ирээдүйд зовно л гэдэг тий. Тэгэл яг энэ өвдөлтөөс болоод бүх зүйл өөрчлөе, өөрийгөө өөрчлөе. Би өөрийнхөө ядуу сэтгэлийг өөрчлөе. Баян байхаас илүү ядуу сэтгэлээ хүлээн зөвшөөрөх нь хэцүү хүн гэд би болоо л штэ гэж ойлгол. Би дөрөв албаа очиж цалингаал болоо л штэ. Хүнээс дутхгүй дээд боловсралтай хөл өөрийгөө тайвшруулаад. Гэтэл яг үнэндээ тийм санхүүгийн хадгаламж тийм боломжтой байсан мөхөргүй. Тэж өөрийгөө тайвшруулад яваад байсан. Тэгээд эндээс үйл гээд байгаа юм гэхээр эмэгтэй хүмүүс бид нар бусдад туслах чадaltaй байх юмсан, туслал тусалсан шиг байх юмсан. Дүү оюутандаа оюутан охиндоо нэг автобусны мөнгө өгөхөөсөө илүү дүүгийнхаа сэтгэлгээнд хөрөнгө оруулдаг байгаасай. Автобусны мөнгө тэр хүүхд хөдөлмөрлөөд олох байхгүй юу? Олж чадна. Харин ядуу сэтгэлгээ гэдэг байгаа нь зүгээр л нэг дунаж амьдралтай мөнгө хөрөлцөхгүй байга мөнгө санаа зовдөг амьдралыг шилдэг юм л да. Тэгэл энтэйг ажиллачаа гэх. Тэгсэн чи энийг суулгахын тулд эхлээл сэтгэл зүгээ удирдахгүй бол юусоо болохгүй байсан л да. Сэтгэл зүгээ удирдах. Тэгсэн чи сэтгэл зүгээ удирдахын тулд мэдээ сэтгэл зүг гэмтлээ арилгах л байсан. Олон айдас төвшүүрээс салах байсан. Маш олон айдастай багт нь авсан айдаснууд байсаар гэдэг байхгүй. Тэгээд гэмтлүүд ингээл байсаар л гэдэг. Тэр хэр их гэмтэлтэйгээс шалтгаалаад гэмтэл баг авсан хүмүүс ч одоо энэ Титаникийг зохиогоол дэлхийд алдартай хүмүүс болчиход идэг. Гэтэл гэмтэл их авсан, санаат болон санамсраггүйгээр авсан тэр гэмтлүүд нь бид гацаагаад хүлээд дээрэс нь аав ээжийг үүсгээд өсчөөр өөрийнхөө хоёр хөлийг яг хугасантай адилхан үйлчлээд. Аав ээж хоёроо хоёулангийн нэгэд үүсгээд өссөн ачиг өссөн хүмүүс бол хоёр хөлөө тайрчаад би амжилтанд хүрмээр юм, би алхмаар ингээ ашгараад идэг. Гэтэл яг үнэндээ юу чадахгүй. Тэг өөрийнхөө чадах зүйлийг ч мэдэхгүй. Яг юу чадах гээд байгаа. Тэргээж мэдгүй. Тэгээд өөрийгөө олъё төрөл өвчсахгүй. Өөрийгөө олъё хайцын нөгөө хүн төрөөд алга болцсон юм уу? Тэгсэн чинь зүгээр байсан зүйлэл мартцсан, дарагдцсан мэдрэмжэндээ яг юунаас юу хийвэл кап авдгийг, юу хийвэл ингэ залахгүй юм гэдгээл ойлгохоо байцсан байгаа байхгүй. Тэгээд 2 жил би энэ яг өөрийгөө ирэл сурал хийхдээ 2 жил гарсан болж байна. Тэгээд анх бол өнөөдөр өөрийнхөө хийсэн бичлэгийг үзлээ. Тэр бичлэг дээр би ярьж чадахгүй лээ. Яг тэр үед яг дөнгөж сэтгэл хөдлөлөөс гарч эхэлж исэн үе. Тэг ярьж чадахгүй ярьж мураал исэн. Тэгээд дараа нь сүүлд би яг хамгийн анх сургалтанд сууж исэн ангийнхаа эгчтэй таарад тэг ярилцсан. Тэгээд хандаа чиний анхны сургалтыг би мэдэж байна. Хоёул санхүүгийн сургалтанд хамт сууж исэн. Чи бүр гацаад үгч ярьж чаддаггүй байсан штэ. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан штэ гэж надад хэлжсэн. Тийм ээ би тэр үед ингээ хүмүүс бусдаас санаа зовдөг ичдэг өөрөөр байж чаддгүй тийм хүн байсан ингээ ярьж байгаа. Тэгээд одоо яг ингээ жилийн дараа уулзахад жил гарны дараа ингээд уулзахад шал өөр хүн болцсон байна. Тэгээд тэр ихчэд би сургалт орж таарсан. Тэгээд одоо би ингээ байгууллагын сургалт энэ төр аваад өөрийнхөө үн цэнийг бүтээг явж байгаа байхгүй. Тэгээд маш олон эмэгтэйчүүд туслах боломжтой болсон. Тэгээд тэрэндээ маш их баярлж байгаа. Тэгээд яг өөрөө талархаад өөрийнхөө үн цэнийг бүтээгээд явхаар боломжууд гарч ирдэг юм байна. Тэгээд би бас тэг төрөнөөслөх хэлсэн шүү дээ. Яг уусаа хамгийн анх сонгуульд яваад мөнгө болоод өөрөө ингээд бүх зүйлээ түүхийг бүтээгээд яваад исэн яриадсан шүү дээ. Тэгэхээр өөрийгөө өөрчлөхөд мөнгө нэх хэрэгтэй биш шүү. Эхлээд та өөрийгөө өөрчлөхөд хичээл зүтгэл маш хүчтэй хүсэл хэрэгтэй. Өөрийгөө өөрчлөх гэсэн маш хүчтэй хүсэл. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Би угаасаа л ийм сул дөрөө яг ийм юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Одоо нөгөө архинд орсон хүн чинь би архинд орсон гэдэг хүлээн зөвшөөрж ижил имчилгээ хийж явдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан би сэтгэл зүйн сул дөрөө байгаа юм байна. Би гэмтэлтэй юм байна. Би гайгүй юм байна гэдэг бодлол аваа ичи. Яг үнэхээр гайгүй байгаа юм бол яг үнэхээр гайгүй хүн байсан бол яг л үнэхээр таны банкнаас гайгуулах байсан. Амьдралын төвшинч гайгүй байх байсан. Сэтгэлийн төвшинч аз жаргалтай байх байсан. Тэгээд тэрнийг хүлээн зөвшөөрсөөр өөр амар би мяа юм байна. Тэгэл мяага хүлээн зөвшөөрөхөр улам их юм сурмаа санагдал. Тэгэл сурд юм бэлээ. Тэгээд өөрчлөгдөд тэгээд ингээ бусдын төлөө том зорилго тавиад өөрийнхөө төлөө том зорилго тавьж эхэлж байгаа хгүй. Тэр чинь эхлээд өөрөө амиа оц үзлээсээ салаад ингээд энэ эмэгтэйчүүд бас л ингээд октод бас л зовоо яваад байхад хандаа чи энд юу хийж байгаа юм бэ гэдэг бодлоор л босч ирдэг юм хэлээ. Тэрнээс биш би мундаг эмэгтэй болыг хүчрэх болыг дэлхийд гайхах гэдэм байхтай гэж босохоор буцаад унцдаг юм хэлээ. Яг л яг өөрийнхөө төлөө хүсэж байгаа хүсэл нь дэндүү жоохон байгаа юм л дээ. Тэгэхээр ингээд бид нар бас хүсэж байгаа юм зорж байгаа юмныхаа том зорилго байна уу, жижигхэн зорилго байна уу гэдгийг бас харах нь бас
чухал юм билээ. Тэгээ азтай нарийн яг өөртөө тохирсон салбараа олж авсан. Урд нь бол би яг лабораторид ингээд бичил биетнгүүдээр сууж болохгүйсэн л да. Миний бие махбодын судлаач юм иржил тийм. Тэгээд одоо яг ингээд нөгөө ярих дуртай хөлөөн зөвшөөрж байгаа байхгүй. Урд нь ярихаар дандаа загнуулчдаг байсан байхгүй. Дандаа чалчаа энэ тэнд очил яриа суугаадах ингээд. Тэгээ одоо би хүнд хэрэгтэй юм ярьж чаддаг болж байгаа байхгүй. Хүнд хэрэгтэй юм ярий. Тэр нэг хов бацаа суугаадахаас илүү нэг хүнд хэрэгтэй юм ярьдаг хүн болчихъя гэд. Тэгээ надад энэ салбар таалагдсанаас гадна шавнартаа ингээ үр дүнгараа явах нь маш гоё. Тэнд нэг хэдэн хөхөд өмчрөхгүй үлдчихээн. Ээж аав нь ингээд бүр ингээ хооронд харилцаан сайжраад эхнэрүүд нь өөрөө хүлээн зөвшөөрөө зарим нь ингээд имлэг энэ төр яваад зарим нь гоо сахандаа хараад ингээд зарим нь хадгаламж энэ төр нэгээд ингээ явахаар ямар гоё юм бэ? Би хүний амьдралд өөрчлөгдөж юм. Зарим нь ингээд уйлаал ярина. Сэтгэлийн гэмтэл гэдэг зүйл чинь тийм юу биш л дээ. Амархан зүйл биш л дээ. Яг тэр тухайн момент нь дахиж очно гэсэн үг ш. Дахиж тэр зүйлийг мэдэрнэ гэсэн үг ш. Яг тэр авч исэн үүдэлт дээр дахиж очиж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэгээ яалтчгүй бид нар ингээд шарах идэ бээр байлаа гэхэд тэр чинь заавал цэвэрлэх гэж үүдэлт авдсан шүү дээ. Заавал ингээд үүдүүд нэг хатаг гарлаа гэхэд заавал тэрийг ухаж ингээд үүдгжиж цэвэрлдэг болохоор яг сэтгэл гэдэг эрхтнийг яг тэр цэвэрлэхээс өөр аргагүй болдог. Тэгээд би ингээд маш хэцүү юм бэлээ өөртөө ингээд гэмтэл дээр очиход гэдэг байгаа байхгүй. Тэгээд өнгөрсөн мартахыг хүссэн сөрөг дурсамжууд дээр очиж янзлахгүй л бол тэнд чинь бүр ингээд бүр том нүх үсээд байгаа байхгүй юу. Бид нар ингээд худлаа мартцсан сөрөг дурсамжаа мартчихъя гэлээдэг. Гэтэл яг үндэ тэр дурсамжууд ч мартагдаагүй байдаг шүү дээ. Мартагдаагүй тэнд таныг томлохаад байж лээ. Тэгэхээр тэр болгоныг тэр гэмтэл болгоноо тавьж явуулах хэрэгтэй. Тэгээд би номдоо тавьж явуул гэдэг нэр өгсөн. Тэгээд тэр гэмтэл болгоноо тавьж явуулаад өөртөө ингээд эрх чөлөөг олгосон байхгүй. Тэгээд ингэсний дараа л тэр амжилт гоё юмхтэй үстэй бахархмаар тэр зүйлээ ярих юм билээ. Тэрнээс биш сэтгэл дотор бөө идэ бэр хог хэртэй сэтгэл мэтгэлтэй тэгснэ ингээд тархин гэмтэлтэй ингээд тийм байхдаа тархин ингээд тийм ингээд галзуурч штэ тэгж яхта хотлаа ингээд жокерийн нэмсгэл гаргаад би амжилттай гэж яаж ч гүрээсэн тэр амжилтаа алдчихад байсан байхгүй. Гүрийж чадна штэ хүн гүрийгээд нэг амжилт гаргаж чадна штэ нэг өдөр болгон сахилга баттай байгаад өдөр болгон 6 цагт босоод өдөр болгон сунаагаад гисний 6 булчинтай болоод ч юм уу тэгж амжилт гаргаж чадна хүн нэг зөрж мөрөөл нэг нөхөртөө таалагдах гал тэгэл явж болохлах. Гэхдээ сэтгэл доторх тэр идэ-бээр тэр зүйлээ янзалж ийж цаашаа тэр амжилт татж байгаа мөнгө гэдэг зүйлийг ярих юм бэлээ. Тэгээ сайн анзааруул энэ бизнес хийх хүмүүс бүгд сэтгэл зүйн бэлтгэлтэй орсон хүмүүс нь бизнес амжилтаа цаашаа авч яваад байгаа байхгүй юу. Зарим нь болохоор сэтгэл зүйн бэлтгэлгүй орсон хүн чинь эхний дампуурлалтанд дэрл шантраал болчихж байгаа сте. Тэгэхээр тэр хүн сэтгэл зүгээ бэлдээгүй. Тэгвэл зарим нь одоо Walt Disney одоо энэ амжилт гаргасан хүмүүс чинь дандаа уналт босолтонд ингээд босоод ирдэг хүмүүс нь л амжилт гаргаад байгаа зү тий. Тэгэхээр бидний хувьд шүүм багадаа маш их шүүмж сонсоод маш харгас шүүмж гэдэг нь чи чадахгүй штэ чи гадаад төрх байдлаар нь шүүмжилсэн шүүмж. Манай нах зэгчид нар дандаа гадаад шүүмжээр нь хүүхдүүдийг шүүмжлээд идэг гэсэн. Тэр үед ойлгодог гэсэн. Чи дажгүй битээ, чи дажгүй хөлтөө, чи дажгүй хамартай, чи дажгүй жигтэй. Чин тэр чин муха, энэ муха гэд хооронд дандаа хүүхдүүдийг харьцуулдаг. Манай хүүхд танаагаа царайлаг, танаа хүүхд тэрнээс царайлаг. Энэ бол хариу шүүмжинд орж байгаа юм. Яг байгаа байдлаараа. Яагаад хүн хүмсэггүй гэж болдгоо юм? Яагаад хүн заавал өндөр хамартай байх хэвтэй юм? Ингээ өөрөө хөөрхөн гэдэг тэр тодорхойлолтод октоодыг ингээ бүр эрүүд нь шүүж авч хариу шүүмжээр өсгөдөг. Ах хүүхд тэгшгүүлтэй байх хэвтэй. Яагаад майжгуултэй гэж болдгоо модуль болохгүй л бол. Өөртөө заяац юм бүрэн бүт алхаж байгаа л их багт чинь тэгээ хариу шүүмжинд оруулцдаг. Тэгэхээр өөр дотроо асар их шүүмжлэлтэй амьдардаг хүмүүсийн хувьд ирээдүйд амжилт гаргах зүйл бараг байхгүй. Анзаарвал тэр хүмүүс бусдыг шүүмжлээд өөрөө төгс хүлээлттэй байдаг. Одоо ширийг заавал нэг 99%, 199% мөлчийтэл арчиж гэнэ гурил илдсэн гэсэн те. Нэг юм нуглаа гарахгүй бүб бөөр хийлд гэдэг стандартыг тавьчихдаг. Гэтэл сайн анзаарах юм бол тэр хүмүүсийн хүүхдүүд нь алдаа их ирэхгүй өсдөг. Алдаа хийж иж сураад байгаа хгүй болно. Тэгэхээр алдаа хийхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Гэтэл бүр ингэж багаас нь алдаа хийж болохгүй гэдэг нэг аяг хагалахаар нь л загнаал. Тэр чинь алдаа гаргаж болж шүү дээ. Дараа нь тэндээс үуч ойлгож авчихдаггүй хүн загнаал.
Тэгэл дандаа ирээдүйд шийдвэр гаргаж чадгаа байцсан хүмүүс. Тэгээ дотоод шүүмжлэгчтэй ингээд тэрсэлдээд нөгөө хүүхдийн амьдрал энд дээр нэг бурхан энэ дээр нэг чөтгөр шуучаал чи бойл гэлээд штэ тий. Тэгэхээр аливаа зүйл хийх гэхээр нөгөө сөрөг бодол нь орж ирэл. Чи бойл гэд. Сая би ном бичгээд хичнээн удаа чиний номыг хинч уншлаа чи хэрэггүй хэлээ гэж дотроос сөрөг дуу хоолой зөндөө хэлсэн. Гэхдээ би яг гүрэгээл тэгсэн чи сүулдэ дуурах болж байгаа байхгүй. Зөндөө гүрэгээл бичээлсэн. Тэгэхээр яг дотоод сөрөг дуу хоолой гэдэг зүйл, дотоод шүүмжлэгч гэдэг зүйл бага наснд ээж аваас үүсэж байгаа байхгүй. Бага наснд ээж аваас үсээд шүүмжлээд байна. Тэгэхээр ээж аав хажууд байхгүй ч гэсэн нөгөө дотоод шүүмжлэгч чинь биднийг мэрсээр л идэг. Тэгээд сайн анзаарвал гэр заван бахаар өөрийгөө буруутгах шүү дээ. Ямар арчаагүй эмэгтэй вэ би? Ямар заваа эмэгтэй вэ би? Хүүхдийн хувцс эртээ болохоор би ямар арчаагүй ээж вэ гэл юм болгон гимшил. Та арчаагүй зүгээр хүүхд төр шорон төр өнгөрөөл унтсан байхгүй. Тэгээд арай өөрөөр бодож хандлага өөрчилж бид нар хөнгөн гарахгүй бол юм болгонд өөрийгөө буруутгаад байвал сэтгэл зүй үлдэхгүй мөлий. Тэгэхээр яг энэ дээр нэг ажиллаад үзээрэй. Та аливаа зүйлд өөрийгөө буруутгаад байгаа бол яг үнэн үү буруу юу? Миний яг буруу байгаа мó өөр асуудлаас усна уу гэл. Зарим хүмүүс маш их ингэ санаа зовж гүүх юм. Ялангуяа нэг ихчнэр байсан хүмүүс дүүнэртэй санаа зовд муу хүн болчих вэ. Дүүнэртэй санаа тавихгүй бол би муу ихч болно гэд. Тийм сөрөгтэй юм шүү дээ. Буруу програмд. Уулын тэр дүүрнэр нь өөртөө биед дагаад амьдарч болохоор л ачиж чана л тэгэл аврагчийн дүр тоглоол тэр минь энэ минь гэл яваад яг өөрийнх нь амьдрал нь чөлөөтэй юм болсон байхгүй дүүнэрх нь амьдрал нь чөлөөтэй юм болсон байхгүй. Тийм тохиолдол надтай их таарад байна. Тэгэхээр яриад байгаа шалтгаан нь бас та нарт маань тийм зүйл байвал бас анзаараад аваарэ. Тэгээд энийг энэ лайваар хэлэх гэсэн. Тэгэхээр хүч гэдэг зүйл чинь сэтгэл дотроос гард юм байна. Хүчтэй бай гэвэл сэтгэлээ л том болгох хэрэгтэй байна. Тэгээд би үйдэг вэ гэсэн. Би болохоор гэр бүлийн арт терапевт лектор идэ бэрэг шахдаг ажлыг хийдэг. Тэгээд надад энэ ажил маань маш их таалагддаг. Яг л хүн яг ингээд зүгээр ном уншиж ярьдаг хүн бол өөр ярина. Арт терапевт гэдэг нэг юм байдаг юм да гэл нэг гоё ярих болох. Гэтэ яг өөрөө туулаад яг өөрөө тэрнтэйгээ ажиллаад туршлага авсан хүний хувьшаал өөр ярьдаг юм байна л да. Өөрөө ингээд өөр дээр хүлээж аваад үр дүнгээ гаргаад өөрөө ингээд бүх зовлон бэрхшээл дадагийн туулчаад бусдад ярих гэдэг зүйл бол энэ мэргэжлийн үн цэнийг арай өөрөөр хүлээж аваад байгаа юм байна гэдгийг ойлгож харсан байхгүй. Тэрнээс биш зүгээр нэг арт терапевт гоё шүү, урлаг гоё шүү ч юм уу нэг тийм бодлоор орцсон. Эсвэл нэг арай өөр бодлоор орох юм бол бас өөр санагдах. Арай хүлээж авах нь өөр байх байсан болов уу гэж боддог. За тэгээд өнөөдрийн лайв маань үзсэн баярлалаа. Тэнд хүүхд манаас хүлээгээд тах шиг байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Сайхан амраарай. Тэгээд дараа завндаа лайв хийнэ. Тэгээд ойр зав маш муугаа. Ажлын саналууд маш их ирж байна. Сайн номоо бичээд нэлээд суулаа. Тэгээд аль болох завндаа хэрэгтэй лайв өгөхийг зорноо. Тэгээд би болохоор арт терапевтик ганцаарчсангаар илүү явах дуртай. Яг л хүн яг сэтгэл зүйн асуудлаа хүний хажууд ярихдаа таарав штэ. Хүн ингээл би зовж исэн ингэсэн, ингэж хүчрхээлдвэрчсэн ингэсэн тэгсэн гэдэг зүйлээ багийн дунд ярьж сууж чадах зэрэг бас хомс идэг учраас ганцаарчсангаар илүү авдаг. Тэгээд групп сургалтын хувьд болохоор сэтгэлгээ талдаа түрүүний ядуу сэтгэлгээ хаалсан энэ дэлхийн ертөнцид юу болоод идэх тэр талаар өөрөө авсан мэдлэгээ бас хуваалцдаг байгаа шүү. За тэгээд сайхан марцгаагаарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Яг хүчтэй хүсэх юм бол бүх хүсэл биелнэ. Тэг төгрөгтөөч байсан биелдэг юм бэлээ. Тэгээд яг үүнийг маш олон ээжүүд, эмэгтэйчүүдэд харуулахыг хүсэж байгаа. Миний зориод байгаа зүйл маш олон эмэгтэйчүүд эндээс урам зориг аваад босоод ирээсэй. Энэ хүн чинь бас тгээс ихсэн биз дээ. Энэ хүн чинь бас мяал ийсэн биз дээ гэж бодоод босоод ирвэл миний зорилго тэнд орчих гээд байгаа байхгүй. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. Сайхан амарцгаагаарай.